Асуулт. Ямар төрлийн хүмүүс ер нь залхуурд юм бол? Яг юу нь болохоо хэлсэн. Тэгээд ямар зан чанартай хүмүүс ер нь залхуурд юм бол? Өнгөрсөн хэдэн цаг би өөр дээр нэг юм анзаарсан. Тэр нь ер нь бол би залхуу болсон. Яагаад? Харин яагаад юм бол? Бичлэг хийхийг бол би маш хүссэн юм аа. Ер нь бол тэгэнч гэж өөрийгөө бодож ирсэн. Яг л шинэ газар ирчихсэн те. Үзүүлэх юм айгүй их байна. Хүү. Камера рейлорыг 24 долоо. Контент. Тэгээ бодсон шиг болоогүй л дээ. Яагаад? Тэгэхээр миний бодлоор л юу наараасаа болсон үйл явдлууд гэж бодож байна. Нэгдүгээрт мэддэг газараасаа болон яг мэддэг хүмүүсээсээ аваад өөр газарт ирсэн. Тэр нь танил биш. Тэр би намын санд өнгөө тоглож болдог. Тэгвэл тоор олсон. Тэгээд гол нь өнгөө дээрээс нь их ихтэй хүн баг. Яг л намын сангийн болонд учраас. Тэгээд тараад энэ ирдэг ихтэй. Тэгээд хоёрт нь итгэхгүй юу болсон юм? Яг юу болсон юм болов? Энэ хооронд яг энэ яг пианист гэх кино гэхгүй. Гол дүр нь болохоор тийм еврей төгөлдөр орчдөг гэхгүй. Тэгээд дайнслууд гэрээсээ яваад сонирхолтой тэр яг бодит төгөөс идэлсэн. Тэгээ киноны гол дүр нь болохоор шпи маань Польшийн алдартай тухайн цаг үеийн алдартай төгөлдөрчсэн юм лээ. Польшид яг германчууд 2 дугаар дайны үеэр дайрч орж ирээд 39 онд хөгжмийн радион дээр нь дөөмийн сон болохоос хамгийн сүүлд явсан дуу нь болохоор энэ Шопений энэ дуу. Тэгээ шпи маань өөрөө тоглож исэн тийм дуу. Дайн дуусны дараа Польш чөлөөлөгдсөний дараа радио хаагтаас хамгийн сүүлд тоглогдсон тэр аяа ихэж тоглож нийсэн юм билээ. Тэр нь болохоор бас энэ ая. Бусад хүмүүс ч ойлгохгүй, өөрөө ч ойлгохгүй тийм амар залхуурдаг, бүр яг архаг залхуу хүмүүс хинүүс гэж perfectionists юмсыг төгс хийх хүсдэг хүмүүс. Би надаас төгс юм гарахгүй юм бол гэж суучдаг хүмүүс гэсэн үг байхгүй юу? Тэр болонд ингээ харанхуурал ингээл өстэй толгоогоо зургаал яа гэл. Тэр уншааг бол би яг сүүлийн бичлэгээ тавих үеэрээ зарласан сар бүрийн 10, 20, 30-ны өдрүүд шинэ бичлэг постлноо нийтлэнэ гэж. Тэгээ би ингэж хэлж байхад бол мэдчихсэн л да. Яагаад ч энэ сар бүрийн 3 бичлэг гурууладлаг төгс
бичлэг болгонулаад тийм байхгүй. Угаасаа яг муу бичлэгүүд бол гараас гарах бах. Тэр ойлгомжтой. Гэхдээ тавих хэрэгтэй. Яаж хийж байгаа гэж л бодсон.